Сайн байцгаана уу? Та бүхэндээ саматик эдгэрэл буюу биеэ таних үе. Мэдлэг ухаарлын илтгэлийг хүргэж байна. Энэхүү илтгэлийг сонссноор та өөрийн биеэ ойлгож, гацсан мэдрэмжүүдээс уллах дасгал техникүүдэд суралцаж, дүгжээгээ тайлж, ертөнцийн сайн сайхныг хүлээн авахад нээлттэй болох болно. Өнөөдрийн энэ зүйлэн яриа таны биед ямар мэдрэмжүүд хадгалагдаж байгааг анзаарахад туслана. Ингэснээр та тэр мэдрэмжүүдтэй айдсаар бус хайр инэрлэр нүр тулж чадна. Таны бие хизээж танаас урвж байгаагүй. Тэр үргэлж таныг хамгаалахыг л хичээж ирсэн. Таны амьдралд уйлахад аюултай санагдсан үе байсан. Жинхэнэ мэдрэмжээ хэлэх боломжгүй мөчүүд байсан. Айж байгаагаа хүлээн зөвшөөрөхөд хэцүү цаг үеч байсан. Ийм мөчүүдэд таны бие үнэнч найз шиг гарч ирээд чи бэлэн болтол би үүнийг бариад явж бай гэж хэлсэн. Би мэдрэмж хадгалдаг гэж үүнийг хэлж байгаа юм. Зарим өдөр танд онцгой зүйл болоогүй байхдаж цээж тань хүнд санагддгийг анзаарсан байх. Ирүү тань чангарсан, хотоод зангирсан мэт, хоолой бүглэрсэн мэт байдаг. Та өөртөө юу ч болоогүй, би зүгээр байх ёстой гэж хэлж магадгүй. Гэхдээ дотор тань хаа нэгтээ ямар нэгэн зүйл биеэ хамгаалсан, төгссөн хിവэр байдаг. Өнөөдөр бид өнгөрсөн бүх түүхийг ухах гэж энд ирээгүй. Бид энд зангилаануудыг зөөлнөр суллахын тулд, биедээ аюулгүй гэсэн шин дохио өгөхийн тулд, мөн та мэдрэх эрхтэй гэдгийг танд сануулахын тулд ирсэн. Эдгэрэл гэдэг нь өөрийгөө буруутгах тухай биш. Өөрийгөө хариу үйлдэлийг зэмлэх тухай биш. Мөн ингэхээ бол гэж биедээ тушаах тухайч биш юм. Харин өөрлөгөө эргэж хараад бие минь чи маш ихийг дотроо барьжээ. Одоо би чамайг сонсъё гэж хэлэх тухай юм. Та илүү хатуу байх хэрэггүй, илүү хүчтэй байх шаардлагагүй. Танд хэрэгтэй зүйл бол илүү хамгаалагдсан амар тайван мэдрэмж. Амар тайван байдал нь өөрийн биеийн мэдрэмжүүдтэй шинэ харилцаа үүсгэхээс эхэлдэг. Би мэдрэмж хадгалдаг гэж хэлэхдээ боловсроогүй, илэрхийлэгдээгүй мэдрэмжүүд өөр орон зай хайж байдаг гэдгийг тайлбарлаж байгаа юм. Хэрэв сэтгэл хөдлөл нулимсаар, үгээр, хөдөлгөөнөөр, амьсгалаар илэрхийлэгдэж чадахгүй бол ихэнхдээ бие дотор чангарал, дарамт, хүнд оргих, мэдээ алдах, халуун, хүйтэн мэдрэмж эсвэл чичирхийлэл хэлбрээр оршдог. Ийм хариу үйлдэл үзүүлж байгаад тань буруу байхгүй. Таны бие өөрийн мэддэг аргаар л хэрэгэлсэн. Тэр чангарсан, барьж тогтоосон, таныг хамгаалсан. Одоо илүү их ухамсар, илүү их хайраар хандсанаар та түүнд өөрөөр байх боломж олгож чадна. Эдгэрэл гэдэг нь өөртөөгөө тэмцэх явдал биш. Энэ бол өөртөөгөө зөөлнөөр, дахин тохиролцох үйл явц юм. Бидэнд тухайн нэг цаг үеүүдэд энэ хуйг хэрэгтэй байсан. Харин одоо бидэнд тийм их хэмжээгээр хэрэггүй байж мэднэ. Үнийг маш тодорхой сонсоорой. Та сул дорой учраас таны бие ийм хариу үйлдэл үзүүлдэг биш. Цээж тань чангарч, ходоод тань эвгүй орогдог учраас та бүтлгүүдэж байгаа хэрэг биш. Энэ бол зүгээр л таны мэдрэлийн систем олон жилийн өмнө сурсан хэл юм.
Өнөөдөр бид түүнд шинэ хэл зааж эхэлнэ. Зөөлөн байдал, оршихуй, зөвшөөрлийн хэл. Бидний биед фаашаа хэмээх, булчин, яс, эргэтэн гээд бүх биеийг орон холбож байдаг нарийн ухаалаг тормит бүтэц байдаг. Энэ нь бүхнийг бүх зүйлтэй холбож байдаг. Нэг ижил хэсгээ дахин чангалж, өдөр бүр өөрийгөө хамгаалан биеэ барьсаар байвал энэ тор тийм хэв маягийг сурдаг. Тэр илүү чангарч, уян хатан биш болж, илүү хоёглсан мэт болдог. Тиймээс л тодорхой шалтгаан байхгүй байсан ч та бие дотроо гацсан мэт мэдэрч болдог. Гол санаа нь сурсан хэв дартас хэлбэрийг таны бие дахин өөрчилж чадна. Та бүх түүхийг заавал санах албагүй. Зүгээр л биедээ хангалттай аюулгүй гэсэн дохиог өгч чадвал тэр түүх өөрөө аажмаар суларч эхэлдэг. Энэ үйл явцыг ингэж тайлбарлаж болох юм. Эхлээд өдөөгч гарч ирнэ. Ямар нэг зүйл тохиолдно. Эсвэл та ямар нэг зүйлийг төсөөлнө. Эсвэл санана. Дараа нь би хамгаалтын байдалд орно. Амьсгалаа барьж, чангарч, зүрх эсвэл хөвлийн орчмоор агшиж таныг аюулгүй байлгахыг хичээнэ. Хэрв энэ байдал нэг удаа тохиогоод та мэдэрч, уйлж, чичирч, хөдөлж чадвал тэр нь өнгөрч магадгүй. Харин хэрв та удаан хугацаанд өөрийгөө барьж, бүхнийг тэсвэрлэн даах шаардлагатай болбол энэ хамгаалах хариултал зуршил болдог. Цаг хугацаа өнгөрөх тусам барих нь хэвийн байдал болчихдог. Тэгэхээр та өөрийгөө толгойдоо бол би зүгээр байна. Бүх зүйл зүгээр гэж өөртөө хэлж байсан ч амьсгалтай нь өнгөц богино байдаг. Гэртээ тайван сууж байхдаа ч мөр тань чихэндээ хүрэх шахам дээш татагдсан байдаг. Унтаж байхдаа хүртэл эрүү тань чангарсан хിവэр байдаг. Энэ нь таны бие хуучин мэдээллээр таныг хамгаалсаар байгаагийн илрэл юм. Харин та аажмаар, хайр инэрлэр энэ мэдээллийг шинжилж чадна. Одоо бидний бие мэдрэмжээ ихэвчлэн хадгалдаг зарим хэсгийн талаар ярив. Үүнийг хатуу дүрэн биш, зөөлөн газрын зураг гэж ойлгоорой. Танд үнэхээр юу үнэн бэ гэдгийг зөвхөн таны бие л мэднэ. Олон хүн эрүүг их хүчин чармайлт хоримтлагддаг газар гэж мэдэрдэг. За яах вэ, тэсчихье гэж өөрийгөө барьсан бүх мөчүүд үгээ залгиж гомдлохгүйгээр тиссэн үеуд. Чангарсан эрүүн гараагүй уур, илэрхийлэгдээгүй үгүй, дарагдсан ууй гашууг агуулж байдаг. Хүзөө хойлойн орчим нь залгисан үгсийг хадгалдаг. Тайван уур амьсгалыг алдагдуулахгүй гэж айж хэрэгтэй зүйлээ хэлж чадахгүй үе. Буруу ойлгогдохоос эмээсэн мөчүүдийг хадгалсан байдаг. Цээж зүрхний орон зайн, гуниг, гарц хохирол, би хүчтэй байх ёстой, би нуран унах ёсгүй гэсэн итгэлийг хадгалж байдаг. Хавирганы доорх амьсгалахад тусалдаг жижиг булчин нь ихэвчлэн тодорхой бус байдлын айдсыг агуулдаг. Бүрэн амьсгал бол бүх зүйл нуран унчих мэт санагдаж, амьсгалаа барих зуршил үүсдэг. Гэдэс хэвлийн, түгшүүр, хэд сэрэмж, ичгүүр, миний ямар нэгэн зүйл буруу байна гэсэн мэдрэмжийг тээж байдаг.
Мөр хүзүүн хариуцлага ачааг үүрдэг. Би бүхнийг хариуцах ёстой. Би юу ч алдах ёсгүй гэсэн хариуцлага энд суурьшдаг. Нурууны доод хэсэг нь дэмжлэггүй байх мэдрэмж, мөнгөний айдас, эсвэл гангасан суур, тэнцвэргүй байдлыг хадгалдаг. Харин ташаа нь өөрчлөлтөөс айх, явах уу үлдэх үү гэсэн эргэлзээ, хуучин харилцаа, хуучин замнал дурсамжийг агуулдаг. Арцаг содлын хэсэг нь амьд үлдэх гүн айдас, хяналт, биеийн талаарх ичгүүрийг хадгалдаг. Гуй хөлн урагшлахтаа айх үед, өөртөө итгэх итгэл сулрах үед чангардаг. Гар нь бүхнийг барьж тогтоох гэж хичээхдээ эсвэл мэдрэхээс татгалзахдаа атардаг. Харин өвдөлттэй зүйлд хүрэхээс залхах үед мэдээ алдаж болдог. Нүд хүмсэг орчим нь байнгын хит их бодлоос, аюул хайж байнга ажиглахаас, бүхнийг толгойдоо шийдэх гэж оролцсноос болж өвдөж, чангарч болдог. Эдгээр тайлбаруудыг сонсож байхдаа биеийн аль нэг хэсэгт нь таны анхааралд зөөлнөөр орж иж байгааг анзаараарай. Та бүгдтэй санал нийлэх албагүй. Та ямар нэгэн хүснэгтэнд таарах албагүй. Учир нь таны бие өвөрмөц, таны түүх өвөрмөц. Таны мэдрэмжүүд үргэлж таны үнэнг хэлж байдаг. Энэ жагсаалт бол оншилгоо биш. Энэ бол урилга. Таны биеийн чангарал дайсан биш. Харин тантай харилцахыг хүссэн урилга юм. Миний танд хэлхийг хүссэн хамгийн чухал зүйл бол таны бие таны талд байдаг. Хэрэв таны бие чангарсан байвал тэр хичээж байна гэсэн үг. Хэрэв ядарсан байвал тэр тусламж гуйж байна гэсэн үг. Хэрэв өвдөж байвал тэр таны анхаарлыг дуудаж байна гэсэн үг. Таны шийтгэлийг биш. Та юу ч хүчээр нээх хэрэггүй. Юу ч алавдан соллох шаардлагагүй. Эхэндээ танд хэрэгтэй зүйл бол ердөө жаахан сониуч зан, жаахан инрэл юм. Та үнийг сонсож байхдаа биеийн эдгээр хэсгүүдийн аль нэг дээр гараа тавьж болно. Ирүү, зээж, хөвлий дээрээ тэгээд зөөлнөр амьсгалаарай. Би чамайг сонсож байна. Ачааг минь үрж явсанд баярлалаа гэж хэлээрэй. Бид илүү зөөлөн замыг баг багаар сурна. Ингэж л самадик эдгэрэл эхэлдэг. Өөрийнхөө биед хүч хэрэглэж биш, харин таны төлөө авч явсан бүхнийг нь хайр инэрлээр хүлээн зөвшөөрснөөр эхэлдэг. Одоо бүх биедэх хамгийн үнэнч жижиг хамгаалагчдын нэг болох ирүүний талаар ярив. Олон хүн ирүүгээ зүгээр л чангараад зуураад байна гэж боддог. Гэтэл үнэндээ ирүү нь бид тисэх ёстой, барих ёстой, үүнийг ил гаргаж болохгүй гэж би шийдэхэд хамгийн түрүүнд ажиллаж эхэлдэг газар юм. Амьдрал хэтэрхий хүнд санагдах үед, та хүчтэй байх ёстой мэдрэх үед, уйлж чадахгүй, ярьж чадахгүй санагдах үед, ирүү ихэнхдээ чимээгүйхэн урагш гарч ирээд би үнийг барьж төгчөж өгье. Бидний төлөө би тэсэж өгье гэж хэлдэг.
Ирүүн хүзүүтэй, хүзүүн мөртэй, мөрөн нурууны дээд хэсэг цээжтэй холбогдсон байдаг тул түгжигдсэн ирүүн маш амархан түгжигдсэн хүзүү, чангарсан мөр, өнгөц амьсгал болж бүх биеийг чимээгүй хамгаалтын байдалд оруулдаг. Та үүнийг анзаарахгүй байсаар байгаад гэнэт ядарсан, цухалтсан, эсвэл өөрөөсөө таслагдсан мэд мэдрэх хүртэл ойлгодгүй байж магадгүй. Соматик эдгэрэлт бид ихэвчлэн ирүүнээс эхэлдэг. Та ирүүгээ зөвлөрүүлэхэд мэдрэлийн систем рүү тайван байна гэсэн дохио илгээдэг. Ирүүгээ суллахад бүх биедээ бид одоо нуугдхаа болж болно гэд хаалгыг нээж өгч байгаа хэрэг. Энэ нь юу ч хүчээр нээх тухай биш. Харин би өдрийг давахын тулд заавал ингэж чангарч явах шаардлагагүй болсон гэдгийг зөвлөнөр ойлгуулах тухай юм. Энэ бол та өөрийгөө барьж, тисэж, амьд үлдсэн бүх мөчүүдийн нотолгоо. Харин одоо хайр инэрлийн хамт бид түүнд шинэ үүрэг зааж өгнө. Тийм их ачаалал шаардлагагүй шинэ үүрэг. Тэгэхээр одоо хамтдаа нэгэн жижигхэн дасгал хий. Яг л би таны хажууд суугаад эдгээр үгсийг зөвлөнөр хэлж байгаа мэтээр төсөөлөөрэй. Өөртөө боломжийн хэмжээнд тухтай байрлал олж суугаарай. Төгс байх шаардлагагүй. Хөлөө шалтай эсвэл өөрийгөө тулж байгаа гадаргуутай хөрөлцүүл. Нэг гараа цээжин дээрээ эсвэл хацар дээрээ тавь. Аль нь илүү тайвшруулж байна тэр газраа тавь. Би энд таны хажууд байна гэж хэлж байгаа зөвлөн чиглүүлэг мэд хөр. Одоо уруулаа маш бага, ердөө 1-2 мм орчим салгаад дараа нь зөвлөнөөр буцааж нийлүүлээрэй. Дараа нь хэсэгхэн амар. Юу болж байгааг мэдэр. Ирүү тань дахин чангармаар байна уу? Эсэргүүцэл, бага зэрэг төгшүүр мэдэгдэж байна уу? Хэрв тийм бол энэ нь тун зүгээр. Энэ бол таны бие зүгээр л бид ийм байдлаар маш удаан баригдсан өөрчлөлт шин санагдаж байна гэж хэлж байгаа нь юм. Одоо дахин нэг удаа эрүүгээ зөвлөнөөр хэдхэн миллиметр нээгээд буцааж хаагаарай. Ингэж багахан хааж нээж байгаа хөдөлгөөн бүрийн дараа гараж байгаа амьсгалаа, авч байгаа амьсгалаа арай урт байлгаарай. Мөн мөрөө яг л хүнд балтайгоо үлгүүр түлгэж байгаа мэт багахан төдий доош унжуул. Дотроо биеэ хүчлэхгүй, би түүнийг зөөлөн хэмнэлтэд дахин танилцуулж байна гэж хэлээрэй. Энэ бичил хөдөлгөөнийг 6-аас 10 удаа маш удаанаар давтаарай. Хаалгыг хүчээр савж нээж байгаа мэт биш. Яг л нэраа хүүхдийг унтуулах гэж аяархан бүүэлж байгаа мэт хийгээрэй. Амьсгалтай нь жаахан ч гэсэн гүнзгийрч байна уу?
Хүзээ тань 1 градус ч болов зөвлөрч байна уу? Цээж тань нэг өнгөөр илүү нээлттэй санагдаж байна уу гэдгийг анзаараарай. Бидэнд том үсрэлт бос ийм жижиг өөрчлөлтүүд л чухал. Мэдрэлийн системдээ хэт ачаалал өгөхгүй тулд маш жижиг туслаар аажмаар ажиллаарай. Одоо би таныг биеэ гэрт нь буцаан авчрах гэж нэрлэдэг энгийн жижиг дадал руу хөтлөе. Та үнийг өөрийгөө тогтворгүй, өөрөөсөө тасарсан мэт мэдрэх үедээ хизээч хийж болно. Эхлээд нүдэн аажмаар эргэн тойрныхоо орон зайд гүйлгээрэй. Өрөөнд доторх 5 үр цэгийг ажигла. Жишээ нь таазны болон ханан дээрх зураг, цонх, нэг ургамал эсвэл өөрийнхөө гар. Ярах хэрэггүй. Энэ дасгал таны тархинд би энд байна. Би тэнд өнгөрсөнд биш. Би яг одоо энэ өрөөнд, энэ мөчөд байна гэдгийг ойлгуулахад тусалдаг. Эргэн тойрноо харж байхдаа дотроо аяархан яг одоо би энд байна гэж хэлээрэй. Дараа нь 1 эсвэл 2 гараа биед тань тайвшрал өгдөг тэр газраа тавиарай. Зүрхэн дээр, эцэн дээрээ, хацар дээрээ, хөл дээрээ гэх мэт. Энэ хүрэлтийг яг л найзынхаа мөрөн дээр гараа тавиад би чамтай хамт байна гэж хэлж байгаа мэт хүрээрээ. Гарынхаа дулааныг хүрэлцэх мэдрэмжийг жингэн мэдэр. Би энд чиний хажууд байна гэж хэл. Дараа нь энд юунд буруу байна вэ гэсэн хайлт хийхин оронд биедээ анхаарал хандуулж асуугаарай. Яг одоо миний би юу мэдэрч байна вэ? Магадгүй дулаан, хүйтэн, хүнд, хөнгөн, чангарсан, жирвэлцсэн, мэдээ алдсан, жирэлцсэн, зөөлөн, эсвэл төвийг сахисан мэдрэмж байж болно. Энгийн 1-2 үг сонгоод нэрлэл. Цээж хүнд байна, хоолой чангарсан байна, гэдэс жирвэлзэж байна гэх мэт ямар ч шүүлтгүйгээр зүгээр л ажигла. Ингэж та миний юунд буруу байна вэ гэдгээс надад яг юу болж байна вэ гэдэг рүү шилжинэ. Одоо тэр чангарсан, хүнд оргисон мэдрэмжинд маш зөвлөнөөр 10 секунд оршин байх зөвшөөрөл өг. Энэ чангарсан мэдрэмж 10 секунд энд байж болно. Би түүнтэй хамт байна гэж өөртөө хэл.
бид энэ мэдрэмжийг явахыг гуйхгүй. Харин чи миний анхаарал татахын тулд дахиж тэмцэх шаардлагагүй болсон гэж хэлж байгаа юм. Зөөлнөөр амьсгалж дотроо аажмаар 10 хүртэл тоол. Мэдрэмжтэй хамт бай, бодолтой биш. Хэрв энэ чангарсан мэдрэмж өөрчлөгдвөл сайхан хэрэг. Хэрв хിവэрэ байвал зүгээр. Гол нь та өөрийгөө орхиогүй. Тэр 10 секундын дараа энэ мөч эхлэлтэй төгсгөлтэй байсан гэдгийг биедээ ойлгуулахын тулд зөөлөн туршлага хийж өгч байгаа юм. Дахин усууж, гараа толгойдыг үрээ сунгаж, эсвэл босоод хідэн алхам хийж болно. Дотоод ертөнцөө үл таамсарлахын оронд хүлээн зөвшөөрсний дараа хөдөлгөөн хийхэд ямар мэдрэмж төрж байгааг анзаараарай. Эргэн тойрноо харах, биедээ хүрэх, мэдрэмжээ нэрлэх, зөвшөөрөх, дараа нь хөдөлгөөн хийх. Энэ жижиг дараалал нь биедээ чи энд ганцаараа биш. Би одоо чамайг сонсож байна гэж хэлж байгаа юм. Та үнийг ажлын завсарлагаанаараа хэдхэн минут эсвэл унтахын өмнө орон дээрээ хэвтэж байхдаа ч хийж болно. Энэ бол өөрийгөө өнгөрсөн дурсамж, ирээдүйн санаа зовнил, анхаарал сарнсан бүх газраас эргүүлэн дуудаж, гэртээр энэ мөч бидэнд хамт байхад хангалттай тайван гэж хэлэх сайхан арга юм. Самадх эдгэрлийн тухай ярьж байхдаа би засах, сонсох хоёрын ялгааг мэдээсэй гэж хүсэж байна. Засах нь хурц эртээ юунд буруу байна вэ? Үүнийг яаж зогсоох вэ? Би яагаад одоо болтол ийм хിവэрэ байна вэ гэж асуудаг. Энэ нь цээжийг чангаалж, өвдөө хатуу, төвчээргүй хандуулдаг. Ихэнхдээ энэ нь таныг яаруулж, ичээж, дайр гэж шахдаг, өнгөрсөн үеийн дуу хоолой шиг сонсогддог. Харин сонсох нь зөөлөн уудам. Чи надад юу хэлэх гээд байна вэ? Чи үүнийг хэр удаан барьж явсан бэ? Яг одоо чамд юу хэрэгтэй вэ гэж асууна. Яаруулдаггүй, маргалддаггүй. Зүгээр л хамт байж өгдөг. Таны бие хангалттай их загнуулсан, харин түүнд хамгийн их дутагдж байгаа зүйл бол хамтрагч хань. Өвдөлт бүр чангарсан булчин бүр, өнгөц амьсгал бүрэн ханцуунаас тань татаж буй хүүхэд шиг. Намайг харал та, намайг сонсооч гэж хэлж байна гэд төсөөлөд үзтээ. Харин та яагаад чи одоо болтол ийм байгаа юм бэ гэж илүү их шүмжилбэл тэр хүүхэд улам чангуйлна. Харин та би чамайг сонсож байна. Чи дахиж орилох хэрэггүй. Би энд байна гэж хайраар хариулахад тэр хүүхэд аажмаар тайвширч эхэлнэ. Самадх эдгэрэл гэдэг үнэндээ энэ юм. Та өөрийн биетэйгээ удаан хугацаанд зөөлнөөр ярилцаж, дахин хайр инэрлэр ирж уулзах үйл явц. Та хурцтмал байдлыг анзаарах бүртээ тэр хэсэг дээр гараа тавиад би чамайг сонсож байна гэж хэл.
Тэгээд түр азна. Чи дахиж орлох хэрэггүй. Дахин түр азна. Би одоо энд байна. Эдгээр үгс таны дотор хэрхэн бууж байгааг мэдэр. Амьсгал тань хагас миллиметрч болов гүнзгийрч байна уу? Мөр тань нэг ширхэг илсний жинтэйч болов даашилж байна уу гэдгийг анзаар. Идэгрэл ихэнхдээ ийм л нарийн үл мэдэг байдаг. Зарим өдөр таны бие жаахан нэгтэн, зарим өдөр хамгаалалттай хэвээр үлдэнэ. Энэ нь ч бас зүгээр. Таныг шүүж дүгнэж байгаа хүн энд байхгүй. Та биетэйгээ харилцаа бий болгож байна. Та дайрахын оронд сонсохыг, түлхэхийн оронд зөөлрөхийг, бие барихын оронд амьсгалахыг сонгох бүртээ мэдрэлийн системдээ аюул өнгөрсөн гэж хэлж байгаа хэрэг юм. Бид шин зам сурч байна. Цаг хугацаа өнгөрөх тусам эрүү тань тийм хурдан түгжигдэхээ болно. Мөр тань тийм өндөр өргөгдөхөө болно. Гэдэс тань тийм хүчтэй агшихаа болно. Таны бие мэдэрч байгаа хэрнээ хайрлагдсан хэвээр байж чадна гэдгийг сурна. Ингэж эхлэхэд удаан хугацаанд хадгалагдсан мэдрэмжүүд аажмаар хөдөлж эхэлнэ. Амьсгалтай нь ширүүн урсгалтай уяр шиг биш. Оршихуй инэрлээрээ дагаж чаддаг зөөлөн долгио мэт болно. Таны бие хизээж таны дайсан байгаагүй гэдгийг үргэлж санаарай. Таны бие үргэлж таны хамгийн үнэнч гэрч байсаар ирсэн. Түүнтэй тэмцэхийн оронд хайраар хамтарч ажиллах үедээ та зөвхөн хуучин өвдөлтийг суллаад зогсохгүй, өөрийнхөө доторх гүн амгалан мэдрэмж рүү буцаж очиж байна гэсэн үг. Энэ амар амгалан байдлаас таны бүх амьдрал өөрчлөгдөж эхэлдэг. Та бие мэдрэмжийг бүрэн мэдрэхэд хангалттай аюулгүй орчин байхгүй, завгүй, олон зүйлийг туулж өнгөрүүлсэн. Тиймээс ухаалаг бие таны төлөө барьсаар, тээсээр, хадгалсаар ирсэн. Өнөөдөр бид үүний төлөө бие загнахгүй, харин тэр хүнд зүйлсээс жаахныг ч болов тавьж суллах зөөлөн замыг нь гаргаж өгнө. Үүнийг хийх хамгийн энгийн аргуудын нэг нь бие товших, зөөлөн баттгал үг хэлэх юм. Учир нь товших нь мэдрэлийн системд таны хайр дүрэн үгийг илүү гүнзгий сонсогдох боломж олгодог. Үүнийг биетэйгээ нэгэн зэрэг хоёр хэлээр ярьж байна гэж төсөөлөөрэй. Хүрэлцгүй хэл, үгийн хэл. Одоо бие тань мэдрэмжээр дүүрч дарагдсан мэд санагдах үед ашиглаж болох жижигхэн товших дасгалыг зааж өгье. Та гарын алга, цээж, эсвэл игэмний доод хэсэгтээ маш зөөлнөөр товшоорой. Яг так хийх шаардлагагүй. Хамгийн чухал нь таны зөөлөн мэдрэмж юм. Эхлээд чангарсан эсвэл хүнд санагдсан нэг хэсгийг анзаараарай. Амьсгал аваад зөөлнөөр товших зураа. Миний бие олон мэдрэмж барьж явж байгаа ч
би өөрийгөө хайрлаж хүлээн зөвшөөрч байна гэж хэл. Хэрв энэ хэлсэн үг нь ганцхан мөчдөж болов үнэн мэт санагдвал товшсоор байгаад аяархан би найзыг хамгийн зөөлөн аргаар соллож байна гэж шивнээрэй. Эдгээр үгс эсбүрт тань шингэх хугацааг өг. Учир нь бидний олонх нь аюулгүй байдлаас өөрөөс нь хүртэл айдаг. Дараагийн цохилтыг хүлээж амьдрахад дассан байдаг. Зовлон бэрхшээлд донтсон байдаг. Хорооны тань хэмнэл яг л бүвээн дуу шиг мэдрэгдэнэ. Бүх зүйл аажмаар дэгдэж байгааг мэдэрнэ. Одоохондоо бүрэн итгэх албагүй та үр суулгаж байна. Харин одоо эцэст нь гараа зүрхэн дээрээ тавьж удаанаар амьсгал гаргаад би минь миний төлөө барьж авсан бүхэнд баярлалаа. Одоо жаахныг ч болов тавьж болно. Би энд байна гэж шивнэ. Та бүх хоримтлогдсон мэдрэмжээ нэг удаагийн суултаар арилгах гэж оролдохгүй. Харин мэдрэлийн системдээ чи үүнийг ганцаараа үүрэх хэрэггүй болсон. Би чамтай хамт байна гэж хэлж байгаа. Энэ л хамгийн гүн эдгэрэл юм. Биедээ барилтаа ширхгээр нь соллож болдгийг л ойлгуулах зорилготой. Бидний бие давталт, тайван байдалд суралцдаг учраас би танд 7 хоногийн биеэ чөлөөлөх замын зургийг зааж өгье. Энэ бол хэн нэгэнд гайхуулах даалгавар биш, харин өөртөөгөө хийх зөөлөн хайрын туршилт юм. Өөрийнхөө биеийн өөр хэсэгт 7 хоногийн турш би чамайг харж байна. Би чамайг сонсож байна. Одоо жаахан зөөлөрч болно гэж хэлэх мэдрэмжийг өгөх юм. Нэгдэх өдөр ирүүн дээрээ очих. Ихэнхдээ хамгийн ихний хамгаалагч тул ирүүнээсээ эхэл. Амаа 1-2 мм нээгээд хаа. Удаанаар амьсгал гаргаж, нулимс үгээ барихад тусалж байсан бүх мөчүүдэд нь талрах. Хоёр дахь өдөр үзүү хоолон дээрээ зочил. 1 минутын турш гэсэн авиаг зөөлөн аяархан аял. Жижиргээг хоолойдоо мэдэр. Би үнэнийг хэлэх хэрэгтэй гэж шивнэ. Хэрв занглаа мэдрэгдвэл зүгээр. Энэ бол би сэрж байна гэсэн үг. Гурав дахь өдөр цээж зүрх. Гараа зүрхэн дээрээ тавиад мөрөө солол. 10 удаа удаанаар амьсгал. Хуучин хуйг аажмаар хайлж байна гэж төсөөл. Миний зүрх үргэлж хүчтэй байх албагүй. Би мэдрэх эрхтэй гэж хэлээрэй.
4 дахь өдөр гэдэс хилийдээ очоорой. Гидсээ удаанаар тойрог хөдөлгөөнөөр айсан хүүхдийг тайвшруулж буй мэд ил. Би тайвширхад зүгээр гэдгийг давт. Амьсгал даашруулахыг анзаараарай. 5 дахь өдөр мөрөө чихрүүгээ жаахан өргөөд амьсгалаа бариад дараа нь 10 үл үзэгдэх хачааг хайж буй мэд амьсгалаа гарга. 5 удаа давт. Би бүхнийг үрэх албагүй гэж өөртөө хэл. 6 дахь өдөр ташаа. Зөөлөн хөгжим тавиад ташаагаа баг зэрэг хөдлөг. Эсвэл 20 удаа алхам хий. Би урагшлахад зүгээр. Би өөрчлөгдөх эрхтэй гэж өөртөө давтан хэл. 7 дахь өдөр бүх бие. 50 тогтой хөвтөөд 5 минутын турш биеэ бүхэлд нь ажиглалт хийгээрэй. Анхаарлаа толгойноос хөл хүртэл явуул. Биеийн аль нэг хэсэгт чангарал байвал би биеэ хайрлаж байна. Би минь намайг хайрлаж байна. Би энд байна. Би хамгаалагдсан. Би өөртөө буцаж ирж байна гэж хэлээрэй. Энэ бол 7 хоногт төгс болох зорилго биш. Харин өдөр бүр буцаж ирнэ гэдгийг биедээ харуулж байна гэсэн үг. Ингэж л гүн суусан хуучин хэм маяг задран тайлагддаг. Одоо энэ хамт байсан цагийн төгсгөлд танд нэгэн чухал үнцэг үлдээе. Таны бие хизээж таны дайсан байгаагүй. Харин өөрт байсан боломжит хэмжээндээ таныг хамгаалж ирсэн үнэн ч хамгаалагч. Ирүү тань чангарах үед, мөр тань өргөөдөх үед, гэдэс тань зангирах үед би танаас урваагүй. Тэр таныг амьд байлгахын төлөө, ажиллах чадвартай байлгахын төлөө, унахгүй байлгахын төлөө хичээж байсан. Одоо та түүнд шинэ хичээл зааж өгч байна. Амьд үлдэх нь амьдрах болж, амьдрах нь хайрлах болж зөөлрч чадна гэдгийг зааж байна. Дараах 3 үннийг санаарай. 1-р, таны бие таны төлөө мэдрэмжийг хадгалсан. Та сул дорой байсан учраас биш, харин таныг хайрлсан учраас. 2-р, эдгэрэл анализаас эхэлдэггүй. Эдгэрэл аюулгүй байдлаас эхэлдэг. Амьсгал, хүрээлт чи энд байж болно гэж хэлэх тэр чимээгүй мөчүүдээс эхэлдэг. 3-р, би өөрчлөгдөхөд том үйлдэл хэрэггүй. Би чамайг дахиж орхихгүй гэсэн зөөлөн дохиог олон дахин давтгал хэрэгтэй. Тиймээс баяртай гэж хэлхээсээ өмнө биеийнхээ хайр хэрэгтэй нэг газар зүрх эсвэл гидсэн дээрээ гараа тавиад эдгээр үгсийг мэдрэлийн системдээ шингээгээрэй. Би биеэ хайрлаж байна. Би энд байна. Миний бие намайг хайрлаж байна. Би амар тайван байна. Би өөртөө буцаж ирж байна.